та ажилдаа дуртай юу? Тэгэхээр бид нар ажиллаа хийж явах үедээ энэ яг миний хийх ёстой ажил муу юм болов биш юм болов гэсэн эргэлзээ заримдаа төрдөг. Тэгэхээр өнгөрсөн удаад бид нар мэрэгжил сонголт яг хизээд хийх ёстой юм, яаж одоо юуг анхаарч хийх ёстой юм бэ гэдэг тухай ярилцсан байгаа. За гэтэл одоо хэрвээ та аль хэдийн мэрэгжлээ сонгоод оюутан байгаад сураад төгсөөд ажил дээр гарчихсан бол за тэгээд цаашлаад энэ нь таны хийх ёстой зүйл биш, анханасаа дуртай биш зүйлээ сонгоод одоо ямар нэгэн шалтгааны улмаас энэ мэрэгжлийг сонгоод одоо ажиллаа хийж байгаа болвол энийг яаж одоо шийдвэрлэвэл зүгээр юм бэ гэдэг тухай энэ удаад ярилцах гэж байна. Тэгэхээр ер нь нийгэмдэр ингээ хараад хахад ажилдаа дург хүмүүс нэмэрсэр байдаг л та. Ер нь бол нэлээд олон гэж хэлж болохоор тухайн ажлаасаа кайф авдаггүй, тухайн ажилдаа сэтгэл гаргадаггүй, тухайн ажлаасаа одоо ажил хийхийн баяр баясгалыг мэдэрч чаддаггүй. Нэг осондоо энэ миний байх ёстой газар, хийх ёстой зүйл мөн үү гэдэг дээр эргэлзээтэй явдаг маш олон хүмүүс байдаг. Оюутнуудтай ярилцаж үзэж хахад яг мэрэгжлээ бас одоо юу гэдэг зүгээр л нэг хуваар таарад гэх мэтчлэнгээр сонгоод ороод ирсэн хүмүүс байдаг. За зарим нь болохоор яг мэрэгжлийнхаа тухай мэдээлэл ингээд тухайн хичээлүүдэд үзэж явах явцдаа тухайн мэрэгчлээ дурлаад илүү дуртай болоод ингээд төгсөн хүүхдүүд байна. Гэхдээ бас яг дуртай биш байсаар байгаад төгссөн тийм хүмүүс ч байдаг. Тэгэхээр яг нөө мэрэгжил сонгохдоо ямар зорилгоос сонгосон гэдгээс хамаарат яаж сонгосон гэдгээс хамаарат тухайн ажил дээр гарсны дараа тухайн мэрэгжилд дургуй ч юм уу те яалтчгүй одоо санхүү нэгтлэнгийн чиглэлээр ажилладаг. Гэхдээ тоо бодох одоо юу гэдэг нь те удаан сууж ажиллах дургуй яалтчгүй хүмүүстэй харилцаж ингэж ярилцах дуртай ч байд юм уу те. Иймэрхүү тохиолдлууд бол байдаг. За тэгээд энэ тохиолдолд яах вэ гэхээр нэгдэж одоо нөгөө сэтгэл гаргаж одоо дургүй юмд хүчгүй гэхчээр сэтгэл гаргаж ажиллаж чадхаа болчдөг. Тэгээ одоо хүний нөөцүүдийн ч юм уу байгууллагын хувьд хүсэж байгаа зүйл бол хвшлэн яг илүү сэтгэлтэй ажилтнуудыг авах хүсэлтэй байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг мэрэгжилдээ дургүй тухайн ажуулаа одоо миний хийх ёстой зүйл биш гэж мэдрээд байгаа тохиолдолд тухайн зүйл яаж хичээсэн тийм одоо яг туртай хүн шиг тийм сэтгэл гаргаж ажиллаж чадахгүй болоод эхэлдэг л дээ. Тэгээ дээрээс нь маш их стресстэй өглөө ажилдаа там болж явна тий айгуу зовлонтой явна. Тэгэл ажлаа тарахыг хүлээн. Тэгээ ер нь бол яг ажлын байрны стресс гэдэг зүйл яг үүнээс шалтгаалаад үүдээд эхэлдэг. За тэгээ ажилдаа дургу бах мэдээж хэрэг мэрэгжил сонголтоос гадна өөр зөндөө олон шалтгаанууд байгаа тий. Хамтран ажиллах асуудч байдаг юм уу? Тухайн ажлын ачаалалч байдаг юм уу тийм ээ? Ингээ удирдлагын одоо харилцаа хандлага гэх мэтлэнгээр олон зүйлүүд байдаг. За тэгээд яг ингээ ажилдаа дургу, ажилдаа одоо хийхийг хүсэхгүй байгаа тохиолдолд тэгвэл одоо яах ёстой юм бэ гэд. Ажлаасаа шалтгаалсан стресс байгаа тохиолдолд яаж шийдвэрлэх юм бэ гэд. Тэгээ юуны түрүүн сэтгэл зүйчнэр бол яг 2 3 одоо зүйлийг ерөнхийдөө зөвлөж болно л да. За тэгээд юуны түрүүнд за үнэхээр солих боломжтой бол солих хэрэгтэй. За бид нар ер нь бол ганц л амьдрах хорвоо гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр бид нар үнэхээр хийхийг хүсдэг, үнэхээр тэр ажлаасаа таашаалыг мэдэрч чаддаг, тэр ажлаа хийх нь хамгийн зөв байдаг. За тэгэхээр хэрвээ үнэхээр солих боломжтой за би энэ мэрэгжлийг орхиод дахиад шинээр өөр мэрэгжлээр сураад эсвэл энэ мэрэгжил дээрээ илүү сайн хөрвөөд арай жоохон өөрчлөөдч байд юм уу тийм ээ. За жишээлбэл миний хувьд бол сэтгэл судлаачаар анх төгсөөд за цаашлаад байгууллагт орж ажиллах хүсэлтээс учраас хүний нөөцөөр үргэлжлүүлэн суралцсан байгаа тийм. Тэгэхээр иймэрхүү байдлаар давхар мэрэгжил эзэмших ч юм уу тийм. Ингээд яг нөгөө тухайн мэрэгжлээ хөрвөх чадвараа сайжруулад илүү ингээд тухайн албан тушаалаасаа хөрвөх эсвэл албан байгууллага солих ч юм уу тийм. Иймэрхүү солих боломж байвал юун түрүүнд соль. За тэгж зөвлөнө. За хэрвээ солих боломжгүй тохиолдол байдаг шүү дээ тийм ээ. Бид нар аль хэдийн олон жил ажиллажсэн. Одоо энэ ажил бол нэлээд карьер өссөн тийм. Тэгээд ямар нэгэн байдлаар дахиад сураад ингээд бол хугацаа байхгүй ч юм уу тийм. Солих боломжгүй байдаг. За энэ тохиолдолд бид нар тухайн ажилтай одоо үүрэгтэй холбоотой ямар нэгэн дуртай зүйл олж ав. Өөрөөр хэлбэл та стресссэн үедээ илүү олон хийх, стресссэн үедээ түүнийгээ тайлах ч юм уу тий таны сэтгэлийг өргөх гэхдээ тухайн ажил мэргэжилтэйгээ холбоотой. За одоо жишээлбэл одоо би сэтгэл зүйч хүн тий зөвлөгөө өгөх одоо зөвлөгөө ингээд яг хөвчлэн зөвлөгөө өгөө суухад за би дургу бай гэж бодъё л да. Би дуртай л да. Гэхдээ зүгээр жишээ нь тий дургу бай гэж бодъё. За тэгвэл илүү одоо би сэтгэл зүйн чиглэлээрээ сургалт хичээл хийгээд явъя. Илүү одоо багшлаад ч юм уу тий. Иймэрхүү одоо тухайн мэргэжилтэй ч холбоотой олон үүрэг функцүүд дотроос өөрийнхөө тэр дуртай хийхийг сонирхдаг зүйлсүүдээ илүү барьж аваад түүн дээр илүү одоо юу гэдгийг анхаарлаа хандуулаад илүү сайнаар тэрийг хийгээд өөрөөр хэлбэл тухайн ажлаасаа тийм баяр баясгалан мэдрэх зүйлийг ирж чаа гэсэн үг. За гисэн ч яаж ч хичээгээд тийм баяр хөөргийг мэдрэх зүйл нэгэхэн ширхэгч байхгүй байгаа дэ гэж бодъё. Байхгүй байгаа дэ. Тэгэх юм бол энэ тохиолдолд сэтгэл зүйчнэр хүлээн авахыг л зөвлөдөг. Хүлээн авах. Өөрөөр хэлбэл тухайн ажлыг би хийх ёстойгоо сэтгэлдээ нэг өсөндөө сайнаар зөвөр эргээр хүлээж авна гэсэн үг. Хүлээж аваад тухайн зүйлийг илүү сайнаар
одоо өөртөө итгүүлнэ гэсэн үг л дээ. За би энэ ажил дуртай, би энэ ажлыг сайн хийж чадна, энэ ажлын энэ зүйл нь гоё гэх мэтлэнгээр өөртөө итгүүлэх аргыг ашигладаг. Энэ бол жоохон одоо юу гэдэг хамгийн сүүлийн одоо арга ятсан ч гэх юм уу тийм ээ. Тийм хэцүү. Гэхдээ бас боломжгүй бол биш. Ер нь бол олон жил, 5 жил, 6 жил ажиллаж байгаа сүүлд нь дуртай болсон хүмүүс аюул олон байдаг. Тэгэхээр та тэгээд оролдоод үзээрэй гэж зөвлөх байна. За тэгээд өнөөдөр одоо бидний одоо энэ зөвлөгөөтэй хамт байсан та бүхэнд баярлалаа.